тархинаас зүрхэн дээр буудаг 2 минутын дасгалыг хийж байгаа. Танаас гарч байгаа энэ зөв эрчим долгион маш олон зүйлийг зөв болгонд хийжихэд тус нэмэр болно. Таны дор ажил таны эргэн тойронд байгаа таны энергийн талбайд амьдарч байгаа үр хүүхдэд тустай. Таны бодол санаа, аян санаа, зан аранш нь зөөлрөл эхэлдэг. Тэгэнгүүт хажуу талд байгаа хүүхдүүд хүмүүс чинь дагаал зөөлрөл эхэлдэг. Зөөлрж гинэ гэдэг чинь одоо тэ нэг өсөндөө ааш харан шингийн хувьд эвдэрсэн байсан бол эвлэлдэж нэгдээд эвэнд орж гинэ гэсэн. Алдаануудаа ойлгоод ухаарад тэгэд хашгирч ойрлохоо болж гинэ гэсэн. Нөгөө хараал өрөөлийнхаа үгийг урсгаад ахаа болж гинэ гэсэн. За юм учраас бидэнд 2 минутын дасгал тус олно. За ингээд цаашаа та үргэлжлүүлээд явбал YouTube суваг дээр 9 минутын бэлтгэл дасгал яаж байгаа шүү дээ. Бадам манд багшийн заасан бэлтгэл байна. Миний бас заасан загаад одоо бичээд тавьсан бэлтгэл байж байна. YouTube суваг дээр зөндөө олон одоо ярьцлагнууд байж байна. Тэрийг сонсоод бас үргэлжлүүлээд өөрийнхөө мэдлэгийн санг нэмээрээ дотоод мэдлэгийн санг. За өөртөө ихтэйгэн суугаад хурууны өндөгнүүдийг нийлүүлээ, цэг ширтээ, цэг рүү хараад амьд саглая. 1 2 3 нүдэ алгуур хааны. Нүдэ ханаад анхаарлаа духныхаа гол төвлөрүүлээд амьд саглая. 1 2 3 хамрын үзүүрлөө анхаарлаа шилжүүлээрэй. Хамрын үзүүрээ мэдрээд 1 2 3 хамрын үзүүрээс доошоо уруул, эрүү хоолой цээж зүрхний хурдан дээр анхаарлаа төвлөрүүлье. Зүрхний хурд буюу цээжнийхаа төв дээр амьсгалаа мэдрээд 1 2 3 4 5 6 7 8 9 цээжнийхаа төвийг мэдрээд тайван амьсгалъя. Маш сайхан намуухан мэдрэмжийг ажиглая. Цээжнийхаа төвийг мэдэрсэн ч ихтэй тайван амьсгалаад аваарай. Маш сайхан тааламжтай байгааг ажиглая. Гараа мэдрээ хөлөө мэдрээ. 2 гараа өрөөрэй. Бүтэн дээр тавиад нүдэ нэгээ данаад нүдэ нэлээ. За ингээд 2 минутын турш дасгалыг хамтдаа хийлээ. За өдөрт хэдэн ч удаа хийж болно. Тэгээд ихтгэн гэж байхгүй. Харин багтнуул гэхээс шигдэхгүй. Хаан хийж болно. Энд ямар нэгэн аюул байхгүй. Ямар нэгэн муу ярын юм бол энэ ч байхгүй байгаа даа. Зөвхөн бид нар анхаарал төвлөрлөл энд авчирсан. Тэгээ та одоо өөрийгөө ажиглаад үзээрэй. Та хэр тайвширсан байна? Ерөөсөө бид нар энэ чинь 9 тоолно шүү дээ. Алсад цэг ширтээд 3, энэ дээрээ 3, энд 3, энд 9 тол. Тэгээ танд таатай байна уу?
Та өөрөө өөртөө хийсэн, би зүгээр л удирцсан. За бид нар маш олон зүйлд их цаг зарцуулдаг да, тийм ээ. Найз нөхдөдөө ярьдаг ч юм уу, эсвэл утсаа бариад оролддог ч юм уу, тий. Тэгэхээр маш их цаг зарцуулдаг. Яг энэ аргачлалд 2 минутыг зарцуулаарай. Болж өгвөл өглөө өдөр арай. За болохгүй л явах ээ. Тэгээд нэг ч гэсэн удаа оргууд орохно тий. Нэг ч гэсэн удаагаас өөрийгөө тайвшруулаарай. Тэгээд нэг нь баян санаа бодолсноо тайван болоод ирэхээр ядаж дараагийн тэр нөгөө одоо тий амьдралын одоо тухай бодож байгаа бодлууд, бизнес арилжааны тухай бодож байгаа бодлууд маань эм хэцэгцтэй, замбраатай. Дээрээс нь шин санаа сэтлүүд илүү одоо тий оновчтой байдлаар орж ирдэг. Байнгын ингээс авчаад ахаар чинь энэ дотор чинь нөгөө стресс үүсгэхээс арга байхгүй. Тэгээд тогтмол дахиад өргөжлүүлээд ингээд байвал айдас үүсгэхээс өөр арга байхгүй. Хүмүүс би зүгээр яж байгаа л айгаад байна гэдэг чинь тархины давтамж маш өндөр байгааг харуулж байгаа шүү дээ. За ингээд бүгдээрэнд нь маш баярлалаа, талархлаа. Өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрээ баярлалаа. Хамтдаа байсан баярлалаа. Маш гоё боллоо гэж байна. За баярлалаа. Алтан цэцгээ. За Нимадака өдрийн мэндэ. Бүгдээрэнд нь сайхан өдрийн мэнд төргий. За асуулт байна уу? За асуулт байна уу, нэг шалгаадахыг. Нэг судалтай баярлалаа. За ингээд бүгдээрэнд нь таалагдсан бол сонсохыг хүсэж байгаа хүмүүстээ бас шеэрлээрээ. Бүгдээрээ хуваалцъя.